долоон жарны шигшэг дарсан маринтга арын сайхан хангай тэгшэг далалсан чулуу болгон сортой уулын минь бэлдэн нэлдсэн чулуу буянтай буурал өгдөй минь бүлийн сүн сэмэлсэн чулуу бох хайрхан мэдний хэмрэн цагаан шүтэн бох хайрхан цэцэрлэгийн сүн цагаан сүлдэн бох хайрхан миний зүрхэн боссон суурга бох хайрхан чулуутын буян аргамцсан содраа асаж мандсан гасны хаан өртөн нурамцсан бохоо авраг могойн хүчийг дардамгалсан чулуу эдэр чулуу толынхон бэлчиртэн нутагтай хайрхан эрх буцах хүмүүний буян заяаг тэгшилсэн бох хайрхан бидний хэмрийн цагаан шүтэн бох хайрхан цэцэрлэгийн сүн цагаан сүлдэн бох хайрхан миний зүрхэн боссон суурга бох хайрхан чулуутын буян аргамцсан судраа. За манай энэ нутаг бол Аранхан аймгийн Цэцэрлэг сумын Чулуут баг. Одоо дээх нь Бухын хүрээ гэж байсан. Одоо Бухынхан гэж нэрлэдэг юм манай. За манайхаа бол одоо энэ газар зүйн хувьд бол одоо энэ Хөвсгөл баруун талаараа энэ Хөвсгөл аймгийн Галт сумтай хил залгана. Хойгоороо бол Хөвсгөл аймгийн Төмөрөлөг сумтай хил залгана. Зүүн талаараа бол Хөвсгөл аймгийн Аршаан сумтай хил залгадаг ийм нутаг байгаа. Нутаг орны хувьд бол одоо говь хангаа хасалсан эдэр чулууд гээд хоёр том гол байр урсдаг ийм баян тансаг одоо ийм сайхан нутаг байна. За одоо тэгээ миний хувьд бол манай ав бол одоо дээр үедээ одоо их анчин хүн байсан. Би бол харваагаас одоо ингэж ан гөрөө хийж одоо автайгаа энэ уул хадаар явж ирнэ. Ан амтан энэ ургамал байгалыг бол одоо тэгж их сайн данжааж яасан хүн байгаамаа. Тэгээ энэ урд одоо энэ манай энэ урд байгаа уулыг бол одоо манхан гэдэг уул байна. Одоо тэрний цаана бол товцог гэдэг нэг уул бий. Товцог манхан гэдэг ийм гурван уул байгаа энэ урд одоо гурван лавар дурдаас харсан толгойн гурван жолоо шиг ийм уул байдгийг ан амтын хэлбэгтэй. Тэгээ одоо тэгээд энд бол чон байна, үнэг тэгэл мануул байна. Юу байна? Шүлүүс байна. Иймэрхүү амт, буг согоо, гөрөөс гэл амт хэлбэгтэй байсан. Тээх нь үед бол гахайтай байж байгаа. Одоо бол хаа байхгүй. За энэ уул бол одоо нэг Шангай гэдэг уул байгаа. Энэ Шангай гэдэг уулыг бол одоо эртээр үеэс одоо өгч дээдсийн үед тахиж үтэж ирсэн. Одоо манай энэ бол одоо тахидаг, тахилга наадам хийж хүүхд барилдуулна, морь урдуулдаг юм байна. Энэ бол одоо зааны шинжтэй уул гэж одоо дээр үеэсээ одоо тийм эрдэмтэн хүн хэлсэн гэдэг юм жишээж манай нутаг одоо ган гачиг ер нь одоо цасцууд болдгоо одоо энэ энэтэй холбоотой гэж дээр үеэсээ ярьж ирсэн юм бол манай нутаг. Шангай шилд бол одоо тийм аяг шанахт одоо тогоо 3 хонхор байна одоо бүр байгалийн тийм үүрмэц одоо тийм тогтцтой тийм хонхор бүр зөв зүгээр юм тал шиг газар одоо тийм хатхор 3 хатхор байна. Тэгэл энэ норивлонгийн гозгор гэдгийг тэр өндөр гозгорыг ардаа одоо урд ихний их гээд одоо тийм аршаа ардаа бол их модтой. Баслан амтын ерний төвхтэй дээ. Тийм үү байна. За энэ өлийн даваа гэж одоо энэгээр дав дээр одоо хавцааг засааг байхад энэгээр давж исэн. Сумын төвөөс одоо тойрч ингэж давж ирдэг байсан маа. Энэ даваа байна. Эцсийн даваа байна. Эцсийн даваагаар даваа цаашаа бол одоо дөрөө нуур гэх тийм үсгэлэнтэй тийм нуур байна. Тийшээ хужир мараа гэд малаа хоторлоод одоо зуны цагт бол одоо явдаг.
Дөрөө нуурыг бол одоо эрт дээр үесээ бас л ер нь их дахиж хөтж ирсэн. Одоо эмэгтэй хүн жирэмсэн эмэгтэй хүн тойрвол одоо тэр үний гутгыг арилж одоо үр хүүхэд нөлж идээ сайн гэж ярьж байдаг. Ер нь явган 3 тойрвол одоо гутаг арилнаа гэж дээр үед одоо хөгжчүүд ярьж байсан. Аранга аймгийн цэцэрлэг сумын чулууд багийг дээхэн үед Бухынхан олон голынхан хэмээн нэрлэж иржээ. Бухын хүрээнд тухайн үед шашин соёлын том өвийг агуулж байсан байна. Олон голын бэлчир нутаг нь түүхийн олон номын хуудсанд мөнхөрч, богд хаант Монгол улсын үед богдод даншиг өргөх, эргэл мөргөл хийх, аянчин жинжидийн их замын газар байжээ. Тэр үед жинчид туулан тувагийн хүрэн толгойг газрын дунд хэмээн баримжаалдаг байсан байна. Аранга аймгийн цэцэрлэг сумын чулууд багаас урагш нэгэн үзэсгэлэн сайхан нуур байх бөгөөд нутгийнхан дөрөө нуур хэмээн нэрлэдэг. Дөрөө нуур нь хужирт нуур юм. Хужирыг хүнсний малын гэж хоёр ангилдаг. Малд хужир өгвөл өвчнөөс сэргийлнэ. Хавар цутарсан үед нь хужир долоолгол тарга твэрэг сайн авдаг байна. Ер нь өвс тэжээлийн хажуугаар малд хужир өгөхийг манай малчид эрхэмлэж иржээ. Хужирт орсон мал гэж бий. Мал хүртэл хужирт дуртай байхаар хужирын ач тус их юм аа. Намайг дөрөө цагаан нуур гэдэг анх хөөхд байгаад л үзгэж нэх мундаг том цэнхэр нуур тэнгэрийн тал унтсан юм шиг тиймэл байсан. Аранган жаргалант энэ өсгөлийн их уул энэ тосон цэнгэл гээл газраас л амтирж мала нуурлж энд нутгал ирнэ л дээ. Хужир их мал хужиргүй газрын мал болоод ирээд уух юм бол хужир мөгтөж өгдөг төлөгдөж одоо дотроос тэгж хужиртай газрын мал бол ирэхээр хужир уухаараа сайхан гидэс тавиад мал бол сайхан болдог юм. Дөрөө нуур нь хоёр аймагтай хаяа залган байрладаг. Зүүн талаараа Хөвсгөл аймгийн Аршаант сум, баруун талаараа Архангай аймгийн Цэцэрлэг сумтай. Тэр бол хойд нуур бол усны төвшин багтай. Урд нуур бол усны төвшин их, талбай хэмжээ их. За ингээ энэ хоёр нуур бол төрөөхөн үед бас хэсэг нийлцсэн байсан. Одоо бас нуурын усны төвшин багасаад хоёулаа заагтай болсон байна. Жохон байхад ч одоо энэ талдаа их болог шанд ихтэй их гоё байсан. Нуурын баяр гэж сайхан наваа байгаахад баяр хийдэг хөөхд байхад тэнд чи морь унан юу яан тэр баруун талдаасаа тэр нуур өгсөө тэр харагдж байгаа тэр толгой дээр татдаг саадлаараа ингээд өгсөж тэр толгой шилээр даваад л ингээд морь уралдаг тэр толгой дээр татдаг нуурын баяр жилд хийдэг хүмүүс чиг их ирдэг сайхан баяр болдог байна. Эрт дээр үеэс дөрөө нуурын хужирыг хүнсэнд хэрглэж иржээ. Хужир бол ангаах чадвар сайтай бүтээгдэхүүн юм. Тухайлбал наралт бууруулна, цус харавхаас сэргийлнэ, ходоод дотор эргэтнийг цэвэрлэдэг. Найрлаганд нь олон төрлийн давснаас гадна зис, цайр, йод, төмөр зэрэг микроэлементүүд бага хэмжээгээр ордог. Хужир 99% шимтэй, 1% хортой. Харин давс 99% хортой, 1% шимтэй гэж манай өвөг дээдс ярьсаар ирсэн. Энэ манай энэ дөрөв нуурын хужирыг өвөл хөлтөөр нь хамж усан тусалгаад усын ширгээ шахаад тэгээ ингээд Орос цайны энтэй хэвэн шахаад энэ завхан тал руу бас ирж авдаг байсан. 66 онд сэргээс ирснийхээ 2 жилийн хойд олгой ургаад тэгээ Эрдэнэ мандлын шарав гэдэг нэг их хэмч байсан хэрэг үргийн хэмч. Тэр ирж үзээд намайг олгой байна гэдэг Эрдэнэ мандлын төв рүү аваа явсан. Эрдэнэ мандлын сум дундаа энд өгдөг авчиад. Тэгээ би
орой альцсан маргааш өглөө үзээд шинжилгээ хийж үзчихээд их хүчтэй юм утсан бихын таны олгоо хатцсан байна. Чиний олгоо хатцсан байна гэж хэлсэн. Тэгээ ич над машин төргийн ирэхээс өмнө шаазан усал гэсэн. Хужрамтгч байсан тэрийг дууссан. Бүр саатаасан байна гэжсэн. Би одоо 75 хүрчээ. Тэрнээс хойш одоо миний олгоо хөдлөөгүй л өдөө хөрлөө. Нуурт орсон, нуурт орж яачаа хөлгаараа угаачаад ороолтоо нойтон хөлөө ороож яваад тэгэл утгатай өмсөөл харихад даралтааш явууч. Ороод бууч. Ер нь ахаад нэг ихтэхгүй байх шүү миний даралт тэрнээс хойш. Гэхдээ энэ ч одоо нуур дээр өвл одоо яд ингээ хужир хамаал явна. Нуур дор хөнгөнээлээд. Тэгэл одоо хуучвал бухурамж юм гээд. Тэгж ярьдаг байсан. Бухурамдаад байна. Хужир их гарах. Дөрөв нуурын талаар амд амжсан олон домог хууч яриа байдаг. Дөрөв манай дөрөв цагаан урагдагч нэг ах トゥ хоёр ядуухан ах トゥ хоёр амьдардаг байсан юм лээ. Тэгээд тэр хоёр маань нэг нь одоо арьс илдэг, нэг нь хужир ширгээдэг юм хоёр л хүн байсан байна. Тэгээд одоо хужир ширгээдэг нь амьдрал ахагаар нэг жаахан тийм доорхон дуу амьдардаг. Одоо нэг хужир гэдэг чинь ширэг гэж өрөөж идэг болохоор. Нэг арьс илдэг нь болохоор амьдрал ахаа нэг дэгжин сайхан амьдралтай баян тарганд сатглан. Тэр нь яаж байгаа гэхээр өөрийнхөө хөлс өчмөд хөдөлмөрийг гаргасан одоо хүн чинь заавалгүй өөртөө юм шингэдэг байна л да. Тэгээ одоо энэ арьсыг умбан томбын илдээгээд ингээд байгаа чинь нуур тойр гэж тэгэж тэг ухаан оруулж яахгүй юу. Одоо нуур шинг тойруулж арьсыг нар зөв тойруулж. Хэрвээ зүгээр ингээд арьс идж байгаа умбан томбон болчихвол чи арьс болохгүй шүү дээ. Тэр утгаараа. Тэгээ тэр хоёрын ухааныг өөрөө сорж исэн байна халгууд бодож байгаа юм л да. Тэгээ энэгээр нэг холбоотой хоёр бюро ороод тэр туулантын цөөрмөр гарч исэн гэж энэ хоёрыг хүн холбоотой гэж манай өвгдөөд ярьдаг байсан. Уу барина гэдэг малчин хүний нэгэн баясгалан. Адуу гэдэг бодол хөглсөн хиймэрлэг мал. Хүлийг төрөх сорилго зээлнээсээ эхэлнэ. Шүдэнц нуцсан халуунд шарагдана. Шүдэх хавшим хүйтэн бороонд байжин. Эгшин алдтал цангахан чолоо. Хатуу бүхний гутаж гундалгүй тууж хай барчнан гудаг болтол ухчихдаг унгыг шандастай хүлэг болно хэмээн шинжин. Эхэл дутан барьж байгаа эмнэг дошгон байдсан гүг богчоо царваар сайланд сургаж эдлэгэнд оруулна.
За сайн байна уу? Сайн байна. Сайн. За сайхан тусч байна. Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За унах номхон айрыг сайхан уу? Сайн. Сайхан байна. Одоо ч номхорж байна уу? Орж айрыг хоо. За дэшээс өгөө. За ханаас хааварж юм да. За бургасторч морой сажаад. Энийг даагарч яваад явж. Нутаг хаахнаар байна да. Дөрөв нүрээр нутгалж. За. Унслах сайхан. Өө сайхан. За хизэнээс гэж гүг унгаа. Яа нэг 20 тоногоос өмнө л барьж эхэлж байна. Одоо ч үн ай болж байна. Амхарч байна. Үгүй чи яг ихтэй чи эмнийг тэгээд юу адуунууд айхтар байлаа. За айрыг сайхан хийсэн байна. Сайхан хийсч юу. Дайтайхан болж байгаа маа. Одоо сайхан болж байна. Энэ жил үнэтэй сайхан жил болж байна. Одоо энэ жил сайхангүй барьж байна. За тэгээд би одоо 2002 оны үед нэг гүү барьж исэн урдны өмнө жил нь одоо 10 жилийн өмнө. Одоо хэдэн гүүгээ барьж эхэлж байна. Тэгээд 20 тонн 2 гаруй хонж байна. Айрыг сайхан нисэж байна. Манай энэ чинь тэгээд нэг гүү мүү барьдаггүй. Яг бид нар бол морьтой адуугаар хаяа нэг оруулж ирэх юм. Гүү адуу тийм адуунуудаа бол одоо ингээд уул унаараа ингээд явж идэг. Тэгэл нэг бараагийн харчаал тэгэл байж идэг. Одоо гүү барих чинь уг их ашигтай юм шүү дээ. Айрыг юугийн сүгэн уугаад нийтээ цагааг яагаад борлуулад нэтрэгээл ингээд сайхан өсч өргөдөхгүй ингээд хангаан амт одоо чон мон ингээд унаг даагна үрэгдээл нэг гараад нэг 7 оноод ирэхэд чинь нэг ганц 2 унаг байхгүй болцол байж байна. Гүүвэрээд ирэхээр бол одоо тэгээд сайхан унган өргөдөхгүй тэгээд унаг даагна сайхан номхорж байна. Гүүн сайхан номхроо тэгээд одоо ч сайхан айрыг сайхан хийсээд би энэ булган талаас нэг хөрөнгө мөрөнгө авсан. Тэгээд сайхан исчийн сайхан энэ жил гоё байна. Цагаан толгой аршаан одоо яг эхэлж 1992 оноос л эхэлж хүн ууж эхэлсэн аршаан байгаа. За дээр үеэсээ энэ цагаан толгой аршаан бол ер нь өөрөө их сайн ус гэж цагаан толгой аршааныг сайн ус гэж хөгшчүүл одоо дээр үеийн лам нар их авч уудаг байсан байгаа. Тэгээд тэр үед ч одоо хаалттай байсан, айж ичдэг байсан, зовдөг байсан. Тэгээд энийг одоо сайн аршаан ус гэж хэлчих юм бол тэгэл баригдаж барайл явдаг ийм л үе байсан л да. Тэгээд энийг айдаг байсан юм билий. Тэрнээс эртний тодорхой аршаан байсан байгаа. 92 оноос уухта манай энэ нутгийн эмч Цэрэндаш эмч анхан нээсэн гэхэд болох аршаалта. Тэр манайхны игч Бутанд гэдэг хүнийг одоо
эмчилгээгүй ямар ч эмчилгээгүйгээд хотоос ирсэн байхад нь үзээд тэгээд цагаан толгой аршаал уу танд одоо өөр эмчилгээвэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагаан толгой аршааныг манай тэр игч зөөж уугаад одоо тэрнээс хойш бараг 20 гаруй жил болж байна. Одоо амьд цэрүү Улаанбаатар хотод байгаа. Тэгээ одоо энэ нутагтаа ирсэн ажирагт ирсэн 76-тай анухоо явж байгаа. Ийм сайхан аршаан байгаа. Сахарын өвчнөд их сайн. За илэг сүсэндвэл одоо их ирж байна. Хүний бүх 5 цултнуудаа тохирсон аршаа. Ядангуяа одоо гол эмчилгээ нь бол эдэг цэсэнд их холбоотой. Одоо эдэг цэсийг л ямар ч байсан эдгэндээ ер нь тэгээд аршаан ууж байгаа усуудад ийхот харуулдаг их зүгээр юм шиг байна. Юу бүх юм хөдөө тогтоогоод. Тэгэл чанарын хувьд бол одоо яг 8 сарын 15-наас л 10-аас л тэгээд 9 сарын 1 хүртэл чанартай шүү дээ. Үндэс нь чинь доошоо буугаад үндэс шим нь доошоо аршааны шим чинь 9 сард л байгаа. Одоо яг сургууль соёлын хүүхдүүд инээдрийг төрхөө хүний ажил болдгоо хадаа. Тэрнээс яг ном нь бол одоо энэ аршааны чи 9 сарын 10 төрт дуурчвал тэгээд жинхэнэ одоо үр шим нь тэр хүнд бас халдцтай. Манай энэ туулантын нутгийн Бүрвжинцэн багшийг илгэний өвчтэй тэгээд энэ цагаан толгой аршааныг ууж очиж шинжилгээ хийлгэх гээд хотын эмчнэр чи хаана ингэж илгээ сайхан болгоцгаад ирв гэж асууж исэн гэж байна. Тэгтэр энэ бүрүүлзийгээд бас илгэний өвчтэй эмчилгээ муутай байсан ирж уугаа зүгээр болцсон. Энэ илэг сөс шарлсан хүнд үл сайхан. Улсууд их уужийн дараалал их юм байхгүй. Ерөөсөө л өглөө үлээлгэн дээрээ уугаал өдөр ууж байгаа юм, орой ууж байгаа юм өдөрт 3 удаа байна. Тэгээ 3 уухтаа хүнээсээ л болно. 3 чиг ууж болно, 5 чиг ууж болно, 1 уухтаа 7 чиг ууж болно. Хүн хэдэл уун тэр улсуудын дор. Тэгэл ямар ч байсан 3 5-ыг л гоцсон уугаад ах шиг байгаа. 1 уухтаа. За цагаан толгой аршааныг одоо ер нь тэгээ 3 жил дараалан улсууд 3 жил уувал зүгээр өвчин бүрэн одоо арилж барьдаг шиг байгаа. Ер нь аршаа ус энэ гол горих энэ юмнуудаа бол биднүүд хайрлж явах ийм л учиртай улсууд л да. Ер нь Монголын ард түмэн бол олон аршаан устай, олон горих ус далайтай ийм сайхан улсууд л да. Тэгээ энийг хайрлан хамгаалж явах нь биднүүдийн гол үүрэг гэж би бодож явдаг. Энэ чинь төндөөмөр гавж гэдэг хүн энэ аршааныг ном байсан гинлээ. Тэгвэл цэрэн тушгай гэдэг хүн бол энэ эрдэм шинжилгээний хүрээлэн энэ юунаас тэр номноос төвд хоол бүрэлдэхүүнүүдээс нь олж ирж бас юу тавьсалдаа энэ тэрэнд сайн гэсэн нэг тийм чулуун модоо нэг таньдаг таавар тавьсан. Одоо тэр нь бас байхгүй ч юм шүү дээ. Тэгвэл бохирдуулж болохгүй гэж хэлэх гэдэг гол нь тэр л байна. За юм л юм да. Дэлхийд зартай Монголын сүлдэн тоостой нутаг
дээдсийн алтан хэрэг суурин мөрн балдраагүй хуудас дарб банддгийн суалдрын шүтэн домгон ширгээгүй төхийн бохчлон тамхтай орон хуурын татлаганд нь адуу янцгаагаад гисэн уянгын рвайлах тайдэр чөлөөтгөл мэн хорын мөнгөн туслан хонгор зулыг ундаалсан хонлон шаргал элстэй бохоргостын бэлэмэн хоочор лэмбийн гიშгэнд зэрэглэн тонорч хийдсэн хөлгийн тос төөлөгийн милэн хилтгэн таламэн хүндлэн хөхөөл сангардан өмөрсөн өмгшил хүнд талтан судар дулааны буурлаа мэн хүлэн татаж алсаасан мэлцэн тоглоот манхны оргол хүннүгийн тоостой хөхсөдөр хүрэн чолоот нутагмэн эрх цэнкэр салхинд ардын дуамрэлсэн эрдэнэт боорол өвгдэмэн сүн цаган замнал эрхэс наадсан тэнгэрийн боинт хөхсөдөр инэл миний чолоот халахын сайхан нутгаа